Эё за юу яцхан залуусаа ёо амар хот хэлээд. За юу яцхан залуусаа. За ингээд миний YouTube channel-ийн хамгийн анхны видео эхэлж байна. Хамгийн анхны reaction видео. Яа. За сайн байцгаана уу? За ингээд миний YouTube-ийн хамгийн анхны бичлэг эхэлж байна. За тэгээд хамгийн анхны бичлэг маань юу вэ гэхээр одоо reaction видео байгаа. За тэгээд хамгийн анхны reaction видеогоор бид нар Pack Rap-ийн Give Me Justice 2 гэдэг дуугаараа reaction видео хийх гэж байна. За тэгээд өчтөр гарсан 1 хоногийн өмнө гарсан. Тэгээд 196 мянган үзэлттэй. Ерөнхийдөө маш их үзэлттэй дуу гэсэн үг. За тэгээд одоо бүгдээ reaction видеонд орцгоё. За энэ дууг болохоор эхлүүлээд орхисон байгаа. За үгийг Pack Rap, beat-ийг болохоор 976 beats. Тэгээд за энийг бол мэдэхгүй юм байна. Video by Molpedia-гийн хийсэн билээ шүү. Нөгөө нэг хаалтасаа гарч ирж илээ. Яа crazy man, Монголд тупакийн хамаатан байна. Надад хараад эцэн үг боо. Give me motherfucking justice хамаа. Бүтэн нэг жилийн өмнө шударгаас нэгж байлаа. Одоо ч гэсэн үзэл бодол дээр үнэн чирээ байна. Энэ жилийн хугацаанд юу болов уламдаар дөргөл бодов. Дөрөвтөө зүлгэж алга нуурандаа сорвтоо үлдв. Коронавирус гэдэг бизнес бистагуудын халаасыг түтэлгсэн ярд ирэгдэг шууд бас амар хүчрхэж. Нүмс оос та нарыг шалган байрн хойрон. Цагтаа наран нүрийг авсан нэрийг доор дарамтлан. Гараас шийдвэр. Гэтэ энэ нөө саяхан нөө корона гараад карантин эхлэхэд ерөнхийдөө хүний ирэх гэдэг юм баг байха болчиход байгаа тийм. Бүрэн артууны амин түрэн тэр бүртэн миний дотор үзэн ядал таар түрэн энэ овшин өвчнөр үсэг хүний тоо хитвэ эдэл шийдвэр бүрэн зэлээс босон хүмүүсийг тоолж байна шарын шашид дөхөн ноцгол төгөрөө түүмэ нөгөө тал вирус минь боловсролын салбар сүрж байна сүрдийн хүсэл. За энэ ч баг үнэндээ шарын шашныг одоо дэмжсэн тэг 11%-аар санхүүжүүлнэ гэд сайхан бас сенсац тарилаа шүү дээ. Тэгсэн чинь хажуугаар нь онлайн хичээл үзэж байгаа хүүхдүүд бүл бүтэн 2 сая 3 сая төгрөгийн төлбөр төлөөд тэгж үзээд ш. Тэгэхээр бас хэцүү байна. Онда байсан бяцхан охны амнасыг энэ худуугаараа би ирэх баригчдаас дахин нэг хий арчилсан Монгол улсаас коммунист үнэртэй байгаа автомнууд айнад хууль хүчтэй сайгаад байна өнөөдөр тэр тэнд бос нарт алтак явж штт энд дарангуйтай талаа марга шаалга тогшин тиймээс бэлэн байг. Гэтэ энэ хамгийн гоё нь ингээд өмнөх одоо Give Me Justice дээр одоо хойлох нь явж ирсэн шүү дээ. Тэгсэн чи одоо бүр бөөнөр өвдөлцсөн байгаа шүү дээ. Энэ дээр яг юу илэрхийлж байгаа вэ гэхээр те хүмүүс ингээд нэгдэж чаддсан шүү, хүчтэй байж чаддсан шүү гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Энэ бас надад маш их таалагдж байна. Энэ нөө өмнөх дуугийнхаа баадаг нь явж шүү. This It's a bottom five piece. Give me justice, give me justice, give me justice, give me motherfucking justice, motherfucking justice. It's a bottom five piece. Give me justice. Хүнтэй хайртай байж шударгаас битэн хийдин чанд дард ирэгтэй гацаасан эдийн засгаас зарцаасан эсрэг байсан хүмүүсийн үзэл бодлыг няцаасан дүнмөөр дөнгөж төрсөн ихийг инхрээ татсан үртэй хүн бусаар хайцсан дахин нэг асуудалыг үлдээ ил байсан хэрэгнээ харин далтур юу хийсэн бэ энэ бүгдийг дэлгэж байгаа новчдуудын дээр төвсөлмэ улаан бусурд болго цагтаа нарын дундаас уламар дарах хулс дөрийн өлгөр хуудын урдаас уушигныхаа гурван сууцыг тасартал би дуулнаа удахгүй чихэн ардчлалыг мандуулнаа саяхан залуучууд нэгдэж чадна гэдгээ харуулсан засгийн газар биднээс айх ёстой гэдгийг сануулсан намайг юу хүлээж байгааг үнэндээ би мэдэхгүй нар тураад нэг л амьдрал нүгэ хийхээс айхгүй яа үгүй идэхээс айхгүй гэж шүү. Гэтэ бид бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Гэтэ сайхан нэг юм бас болсон. Нөө нэг comedy lab-ийн амраах цагдаа дуудагдсан. Тэгээд бас хөөрхөн торгуулсан гэсэн. Тэгээ энийг нэг хүмүүст хэлээгүй. Гэтэ яг хуу торгуулсан гэсэн.
Тэ бас муухай байгаа шүү. Аргын чойн биш би болоод өгөн парк рэп өнгөрсөн хойно биш одоо дуурах рэптэй би бол ингийн ардыг хуу бас игэлж ирэн аав хүн охин үрээ ийм нийгэм хизэж үлдэмээргүй give me justice give me justice give me motherfucker justice motherfucker justice За энэ өө ганаа биш өө. Фу энэ арт нөө. И бүр дотор бүр ингэ зогсож идэв. Зүр гац гарч байгаа юм дий. Яа. Гэтэ энэ клип хийж яхад нь ажууднаас хүмүүс гайхсан баг тий. Талбай дээр очсоо бөөнөр ингээ дуудуугаар. Give me justice, give me justice. Энэ хүмүүс нь юу вэ? Цуглаан дуусаагүй юм уу? Ханаа гоё ингээд хийчихсэн юм. Энэ нөгөө нэг өмнөх дууны үг шүү дээ. Чамд гэдэг гасан хүч ороод ороод бэрээ бод хүүхий хүчийг хэлчих цаанаа дуугаа бод. Энэ бүгд юм хэвээр байсаар ба тиймээс үг хийдэн рэп хийнэ шударгаас өгтөртө хүртэл цагаан хоолой дуугаа арт өмнө түргэл дуугаа үгүй бодох болон тэдний үгэн буугаа. Ганаа. Энэ бүр яг юу их вэ зогсож байгаа. Сүнсний ингээд зогсуултаа. За нэг ингэчи. Гэтэ гоё болчээ. Тасраа болчээ. Бүр хэлэх ч үгүй. Би энэ дээр шууд эхлэхэд шууд лайк дарсан. Уушгийнхаа 3 судсаар тасартлаа дуулнаа гэж энэ бас л гоё шүү. 1990 он хонхны дуу биднийг сэрээ 2021 give me justice nice. Ер нь гэхдээ одоо ингээд хүмүүсийн үзэл санаагтай одоо яг юу болоод байгааг зөвхөн энэ 3 минутанд л багтаагаад дуулчихлаа шүү. Тэгэхээр бас мундаг байна. Одоо би нэг хипхоп рэп сонсдгүй л дээ. Гэхдээ яг уу энэ дээр болохоор бүр раймыг бүр одоо тэр райм бичдэг тэр раймыг одоо бүр амар сэтгэлээ шингээж бичсэн байгаа байхгүй тий одоо хүн ингээл шууд дуусаад ингээл одоо ингээл үгийн шууд ойлгож шít одоо шууд ингээд чихэн тоногшоод тэгэхээр зарим рэпүүд ингээл пу па ну пэ нахо тий бүр зарим нь бүр мэддэггүй шít бу чиг нөө паст рэп хүн насгал түгөрө түүмэ нөгөө та вирус мэд боловсролын салбар сүрж бай сүлийн хүсэл манда байсан гэтээ гоё олжээ. За тэгээд ингээд reaction видеого дуусгая. За тэгээд миний видеог үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд видеон дээр лайк дарахаа мартав. Тэгээд коммент хэсэг дээр одоо өөрийнхөө сэтгэлийг үлдээгээрэй. Тэгээд бас ямар видеон дээр reaction хийхийг одоо бас бичиж болно, санал болгож болно. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Тэгээд subscribe дараарай.